Өнгөрсөн 8 дугаар сарын 9-ний оройн 21 цагийн үед Замтээвэр хөгжлийн яамны байранд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод агуудын газрын дарга Гомсөрөнгийн аминд тусын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Махбал халдан хөнөөсөх хэрэг гарсан билээ. Хэрэгт холбогдуулан газрын дарга Махбалыг 20 шалгаж байгаа. Харин хэрэгт холбогдогчоор дахин нэг ажилтныг татсан байна. Энэ хэрэгт хоёр холбогдогч шалгагдаж байгаа юм байна. Тэдний нэг нь Махбал бол нөгөөх нь Замтээврийн хөгжлийн яамны төмөр зам далай тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн элийг хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй хэрэгээр яллагдагчаар татсан байна. Гэхдээ түүнийг батлан даалтад байлгаж мөрдөн шалгаж байгаа юм байна. Харин улсын хурлын зарим гишүүдийн хэлж байсанчлан хэргийн зарим ноцтой байж болох нотлох баримт алга болсон. Мөн хавтаст хэрэгээс тухайн хэрэг гарсан өдрийн бичлэг алдагдсан гэдг нь дашаа мэдээлэл хэмээн мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Хэргийг наривчлан шалгах ажлын хэсэг мөрдөн шалгаж дуусч байгаа тул энэ 7 хоногтой багтаагаад шүүх рүү шилжүүлэх төлөвтэй байгааг зарим их сурвалж хэлж байна.